Сайн байцгаана уу. За өнөөдрийн та бүхэнтэйгээ ярилцаж хуваалцах зүйл бол гажуурсгалын талаар ярилцахыг хүссэн юм аа. Гажуурсгал гэсэн сэдвийн дагуу өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя. За Христ итгэл гэдэг бол дотроо бидний Христийн шашин гэж ярихгүй, Христ итгэл гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Христийн шашин гэж ярьдаггүй. Мэдээж бид нар бусад бичиг баримт юм уу, мэдээж нийгмийнхаа ямар нэгэн зүйл ингэж оролцохоор бол Христийн шашинтай гэж ярьдаг. Христ гэж өөрсдийгөө Христ итгэл гэж ярьдаг ба. Энэ маань ч гэсэн цаана утга учиртай. Тэгэхээр өнөөдөр гажуурсгал гэдэг зүйл байна л да. Тэгэхээр гажуурсгал гэж юу вэ? Тэгээ гажуурсгал гэдэг бол яг энэ үгийнхаа дагуу гаж зүйлийг заадаг, гаж тийм зүйлийг шаарддаг. Ийм зүйлийг гажуурсгал гэж ярьж байгаа. Тэгээ аливаа зүйлд оригинал тийм ээ. Аливаа зүйл юм байдаг шүү дээ. Оригинал брэнд одоо яг зөв зүйл гэж байхад түүнийг нь дуурайсан дуураймал эсвэл тэрийг нь илүү өөрчлөөд тийм ээ. Гаж буруу тайлбарлсан, буруу хийсэн зүйл заавал ямар нэгэн зүйл байдаг шүү дээ. Жишээлбэл мушгиж говьлох ч байт юм уу те. Жишээлбэл нэг хүн маш зөв зүйтэй зүйлийг ярьсан. Гэтэл тэрийг тийм ээ давслаад одоо шал өөр болгоод өөр хүмүүс заах боломжтой. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Бас араас нь ядж хахад тэрийг нь үгүйсгсэн, тэрийг нь ямар нэгэн байдлаар ингэж үгүйсгсэн тийм зүйлүүдийг ярьдаг байна. Ер нь аливаа зүйл заавал хажуудаа нэг тийм гаж эсвэл ямар нэгэн тийм буруу зүйлийг хамтд нь агуулсан байдаг байна. Тэгэхээр Христтгэл маань анх Монголд орж ирэхдээ гажуурсгалаар ерөөсөөр орж ирээгүй. Анх Монголд орж ирэхдээ Евангелийн гэдэг маань одоо зөв урсгал гэж хэлж болно. Зөв урсгал гэдгийг яаж мэдэх юм бэ? Өнөөдөр та бүхэндээ гажуурсгалыг яаж мэдэх юм, зөв урсгалыг яаж мэдэх юм, энийг хуваалцахыг хүссэн юм аа. За Христтгэл маань анх орж ирэхдээ Монголд орж ирэхдээ зөв урсгалаар орж ирсэн. Энийг Евангелийн урсгал гэж ярьдаг. Евангелийн үзэл, Евангелийн урсгал гэж ярьдаг байна. Тэгэхээр энэ Евангелийн үзэл урсгал маань яахаараа Евангели буюу зөв урсгал болд юм бэ? Нөгөө хэдний яхаараа гаж урсгал болд юм. Тэгэхээр гаж урсгалыг энэ нь гаж юмаа гэдгийг хэлдэг одоо тийм хэд хэдэн хэмжүүр өгдөг. Тэгээ Библийн дагуу ингээ харах юм бол хэмжүүр өгдөг. Тэгээ аливаа улс оронд Христ итгэл маань аливаа улс оронд ингэж хөгжөөж, аливаа улс оронд тэр Христ итгэлийн тэр гайхалтай соёлууд, гайхалтай зүйлүүд заагдаж, яг жинхэнэ одоо тэр сургаалууд нь заагдаж явах үед хажууд нь заавал гаж урсгал байдаг байсан байна. Гаж урсгал. Тэгэхээр энэ гаж урсгал өнөөдөр Солонгост хамгийн их гаж урсгалууд байдаг. Тэгээ Солонгос маань маш их хүн амтай. Тэгээ тухайн үед дайны дараагаас энэ хүү гаж урсгал яг хүчээ авч эхэлсэн байна. Тэгэхээр энэ жишээлбэл пастортай гомдоод явцсан хүмүүс ч байд юм уу? Эсвэл өөрсдөө илүү бурхан шиг болохыг хүсдэг, өөрсдөө илүү хүндэтгэл хүлээхийг хүсдэг тийм хэсэг хүмүүс гаж урсгалыг зохиодог байна. Эсвэл Библийг буруу ойлгосон, эсвэл Библийг өөрийнхөө тайлбарлах гэж ингэж хичээдэг хүмүүс гаж урсгалыг эхлүүлдэг байна. За тэгвэл энэ гаж урсгалыг яаж хэмжих вэ? За тэгэхээр энэ дээр харах юм бол хэд хэдэн ийм хэмжүүрүүд байна л да. Тэгээ энэ бол нэлийн эртний материал байна. Гэхдээ ямар ч байсан энийг та бүхэндээ бас орчуулж та бүхэн хүргэхийг хүсэж байна. За би тэгээд нэг сайтаас та бүхэнд орчуулж байгаа шүү. За тэгээ Христтгэл маань гаж урсгалыг хэрхэн дүгндэг вэ? Одоо яг илрүүлдэг вэ? Тэр хэмжүүр нь юу юм бэ? За энэ бол Бурхны гурвлыг үгүйсгдэг. Тэгэхээр энэ гурвлыг гэдээ ярихаар нэлээд их том сэдэв болж байгаа юм л да. Тэгэхээр Христэд итгэдэг хүмүүсийн хувьд бол гурвал ийм Бурханд итгэдэг. Гурвал. Тэгээ гурвлаар оршигч цорын ганц Бурхан гэж хэлж байна. За тэрийг нь ямарсан үгүйсгэх юм байна. Тэрийг нь үгүйсгдэг. Тийм зүйл байхгүй те. Бурхан бол цор ганц. Эсвэл зөвхөн Бурхан л байгаа те. Есүс гэж байхгүй ч гэдэг юм. Эсвэл зөвхөн Есүс л байгаа ч гэдэг юм. Яг ингэж үгүйсгдэг байгаа. За энийг яг миний ярьж байгаа зүйлийг Христэд итгэдэггүй хүн сонсдог учраас энэ гурвлыг үүсгдэг гэдэг ингээд энэ хүртэл нь хэлээд дараагийн харгуу оръё. Та бүхэн ойлгоорой. Тэгээ гурвлыг ойлгох нь гэвэл нэлээд том сэдв болж байгаа шүү дээ. За Есүсийн бүрэн төгс яг тэр бурханлагт байдал эсвэл
яг тэр хүн байдал энэ хоёр хоёулаа ингээд Иесус Христэд байдаг байсан байна. Тэгэхээр энийг үгүйсгдэг. Тэгэхээр гаж урсгал бол энэ хоёр хоёулаа ингээд үгүйсгэх юм байна. За өөр зөвхөн Есүс л авралт хүрэх цорын ганц зам гэдгийг үгүйсгдэг. Тэгээ энэ зүйлийг зааж байгаа бол гаж буруу урсгал гэж хэлж болно. За зөвхөн Есүс л авралт хүрэх цорын ганц зам гэж. Тэгэхээр Библиэлд тийм ээ Есүс би бол зам үнэн амь мөн хинч надаар дамжихгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн байдаг. Тэрийг нь үгүйсгдэг гэсэн үг. Үгүй ээ Есүсээс өөр арга зам байгаа. Авралт хүрэхтэй тэр авралт хүрэх өөр арга замууд байгаа гэсэн ийм зүйлийг заадаг гэсэн үг. Гаж урсгалууд бол. За бас юу гэдэг вэ гэвэл зөвхөн итгэлээр аврагдана гэж ярихгүй өөр арга замууд байдаг гэж хэлдэг байгаа. Өөр янз бүрийн арга замууд байна гэж хэлдэг. За бас өөрсдийн урсгал тэр чиглэл тэр нь л тэр урсгал чиглэл нь л одоо авралт хүрэх зам. Бусд нь хуурамч гэж заадаг. За жишээлбэл зөвхөн манай цуглаанд л яваарай. Бусад цуглаанууд хуурамч шүү гэж заадаг гэсэн үг. Зөвхөн манаас хүнд л яв. Зөвхөн манай цуглаанд л ерөөсөө яваад байвал ер нь сайн, яг зөв. Манай цуглаан л хамгийн зөв гэж заадаг. Евангелийн урсгал чиглэлийн цуглаанууд тэгдэггүй байгаа. Евангелийн урсгалд байдаг цуглаанууд мэдээж дотроо хэд хэдэн урсгалууд байна. Тэд нар болохоор ерөөсөө тэгж заадаггүй. Юу вэ гэвэл чи гэрийнхэн ойролцоо тэр цуглаандаа яваарай. За тэр сүмд тэр чуулганд хамрагдаарай. Эсвэл Америк руу явлаа. Тэгвэл Америкийнхан яг тэр Евангелийн зөв урсгалын чиглэлийн цуглаандаа яваарай гэж заадаг. Энэ цуглаанд бас яваарай. За би цуглаанаас яваа тийшээ явах гэж байгаа шүү гэвэл тодорхой мэдээж за ойлголоо гэдэг ингээ ойлголцоо ингээд ийм байж болно. Харин зөвхөн манай цуглаанд л яв. Хажуу талын энэ цуглаанд битгий яв. Тэ? Мэдээж хажуудлын цуглаан гаж буруу урсгал бол мэдээж болгоомжлол битгий яваарай гэж хэлж болох юм. Харин хажуудлын цуглаан адилхан Евангелийн цуглаанууд хоорондоо хамаагүй байдаг. Урсгал бол хамаагүй. Дотор нь мэдээж янз бүрийн урсгалууд байгаа шүү дээ. Методист байна. Эсвэл пресбитериан байна. Ийм урсгалууд байна. Лютеран цуглаан байна. Эдгээр хамаагүй. Бүгдээ адилхан нэгдээд ингээ Евангелийн цуглаан гэж явдаг. Харин гаж урсгалууд болохоор манай гаж урсгалын цуглаануудад л явна. Манай зөвхөн энэ шин тэнгэр газар эсвэл манай энэ моромны цуглаанд л явна. Эсвэл манай энэ ээж бурхны цуглаанд л явна гэж ийм буруу зүйлүүдийг заадаг. За өөр юу хэлдэг вэ гэвэл Библийн 66 номны 66 ном Библи маань ингээ 66 номтой шүү дээ. За тэр ном болвол хүч чадал мэдээж эрх мэдэлтэй. Тэр 66 ном бол эрх мэдэлтэй. Евангелийн цуглаанууд бол энэ 66 номол барьдаг. Өөр ном нэмдэггүй, бас тэндээс хасдаггүй. Яагаад гэвэл энэ 66 ном маань бүгд нэг түүхийг л өгүүлдэг. Нэг л зүйлийг ярьдаг байна. Харин гаж урсгалууд яадаг вэ гэвэл энэ дээр нэмээд өөрсдийнхөө онол сургаалыг нэмж оруулдаг. За тэгээд тэр төгс хүчит бурхны цуглаан бол өөрсдийн гэсэн бүр Библиэтэй. За шин тэнгэр газрынх бол тэр ийм анхи гэдэг хүнийхэн тэр онол сургаалын номтой тэр ийм анхи гэдэг хүнээ бүр шүтдэг. Тэгээ тэр хүнийгээ бүр тэнгэрээс ирсэн бүр зарлага бараг дараагийн Есүс гэж үздэг байгаа. Тэгээ моромч нь өөрсдийн моромны номтой, ээж бурхныхын чинь өөрсдийн гэсэн бас онол сургаалтай. Эсвэл тэр авралын цуглааныхан гэж байдаг байгаа. За тэд нар нь өөрсдийн гэсэн бас онол сургаалтай. Библиэс гажууд Библиэлд бүр нэмээд заачдаг байгаа. За тэгээ тэр католикууд байна Католикийнхан бас өөрсдийн гэсэн католик маань 66 номтой биш энэ дээр нэмээд заачдаг. Тэгэхээр буруу урсгал авчиж. Тэгэхээр ийм зүйлүүдийг ингээд нэмчдэг. Библиэлд нэмэх нь ямар нэгэн ном, ямар нэгэн онол сургаал ингэх юм бол гаж урсгал. За эсвэл Библи бол алдаатай гэж заадаг. Үгүй наад хэсэг чинь алдаатай. Наад хэсэг чинь биш ээ. Зарим өөрсдийнхөө дуртай хэсгийг аваа заачдаг гэсэн үг. Энийг хашаа ярина. За өөрсдийн ямар нэгэн зан үйл нь Библиэс дээгүүр хэрэг мэдэлтэй гэж ярьж заадаг гэсэн үг. Евангелийн цуглаанууд бол зөвхөн Библийг заадаг. Зөвхөн Библиэлд байгаа зүйлүүдийг л хүмүүст яг тухайн үеийнхаа нөхцөл байдлынхаа дагуу хүмүүс зааж сургадаг бол гаж урсгалын хүмүүс яадаг вэ гэвэл тэр Библиэлд байгаа зүйлүүд бол яах вэ? Харин энэ дээр бүр илүү зан үйл байна. Илүү ийм хийх ёстой зүйлүүд байна гэж заадаг. Тэгэхээр энэ зүйлийг одоо чухалчилж
илүү одоо ямар нэгэн зан үйл, ямар нэгэн одоо тийм сүсэг бишрлийн нэг тийм зан үйлүүдийг нэмдэг гэсэн үг. Энэ нь гаж урсгалыг бас нэг хэлбэр байгаа. Гаж урсгалыг тодорхойлдог нэг зүйл. Евангелийн чуулганууд болохоор Библиэс хоёр зүйлийг л хийдэг байгаа. Нэг нь бол ариун заг, нөгөөх нь усан баталгаа. За тэг хөл угаах ёслолыг зарим чуулган хийдэг, зарим нь хийдэггүй. Энэ бол чөлөөтэй. Харин ариун заг болон усан баталгаа буюу баптизм, энэ хоёрыг яг тэр ёслолыг хийдэг байгаа. Гэхдээ энэ нь Библиэс дээгүр бүр эрх мэдэлтэй гэж ерөөсөө ингэж онцлогддог. Гэхдээ энэ хоёр зан үйлийг Библиэлд яг хийгэрэй гэсэн байдаг учраас хийдэг байна. За өөр Библиэлд огт байхгүй зүйлийг ярьж эсвэл нэг хэсгэн зүйл төр тулгуурлан заахыг хичээдэг. За та хүн гудамжинд явж байгаад нэг хүнтэй тааралцсан ба. За тэр хүн яадаг вэ гэвэл Библи барай тантай ярьсан болов тий. За Библиэлд ингэж яваад за тэгэл амар олон хуудас эргүүлээл дахиад нэг бичлэл заагаал ингэж ийн ингээл. За тэгээ хоошоо эргүүлээл ингээл айгүй мэрэгжлийн тэрэндээ айгүй мэрэгжлийн. Тэр нь юу вэ гэвэл Библийн зүгээр зарим нэг хэсгээр тулгуурлаад өөрсдийнх нь тэр итгэл үнэмшлийг ерөөсөө айгүй тийм өнгөцгөн хардаг гэсэн үг. Тэгээд өөрсдөө Библийг айгүй ингээд эргүүлээд нэг Библийн мэдлэгтэй юм шиг. Тэг гаж урсгалын яадаг вэ гэвэл тэр Библийн нэг хэсгийн ишлүүдээр л ерөөсөө тулгуурлаад заагаа ярьцдаг. За тэгхийн бол та ер нь жоохон сэжгэлж эхлээрэй. Энэ бол гаж урсгалын хүн байна гэд. Тэгэхээр тантай зам дээр тааралдаа тий нэг том манай урсгал бол тий миний одоо итгэж байгаа энэ манай энэ сүм бол Америкт хүлээн зөвшөөрөгдсөн гадаадад ийм том юм салбартай баг тий баг бид нар бол маш том юм а гэж ингэж хэлбэр гайхуулсан эсвэл Библийн ямар нэгэн юмыг ингэж өөрсдөө айгу тийм Библиэс нэг хэсгийн юмыг тасдаж авангуудаа заагаад ивэл хэрэг таныг тэнхээс уулгах чивэл та гаж урсгалын цуглаанд орсон байна гэж хэлж байна. Харин Евангелийн цуглааны хүмүүс бол танд та Христэд итгэнэ. Та Христэд итгэж итгэрэй гэж ерөөсөө Есүс Христэд итгэх талаар л зааж өгдөг гэсэн үг. Тэгээд гаж урсгалууд бол бас яадгүй гэвэл Библиэлд огт байхгүй зүйлийг ярьдаг. Ерөөсөө Библиэлд ерөөсөө байхгүй. Тэр мууны шашин байна тийм ээ. Тэр гаж урсгал. Тэгээ тэр мууны шашин дээр хизээш те Солонгос нэг өвгийн эмгэн хоёрыг шүтээдэ гэж ерөөсөө яриаг байхгүй. Бас тэр төгс хүчит бурхны эзний цуглаан гэдэг нэг хятадаас үүсэлтэй. Тэгээ тэр цуглаан Монголд аягүй хүчээ авах гээд ер нь бол маш бэлтгэсэн ерөөсөө тийм. Та YouTube руу орвол төгс хүчит бурхны цуглаан гэж хайх юм бол тэн дээр маш их бичлэгүүд байгаа. Монгол хэлээр бүр гараад ирсэн. Эднэр яадаг вэ гэвэл бас нэг хятад тэр Есүс гэж яриад байгаа тэр нэг хятад тэр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг шүтэж байгаа байхгүй. Энэ Библиэлд ерөөсөө байхгүй. Библиэлд ерөөсөө энэ зүйлийг заадаггүй. Библиэлд ерөөсөө ажил дээр нь очиод 11-ийг яг тасдаж ав гэж ерөөсөө байдаггүй. Библиэлд ерөөсөө те эцэг их гэр бүлээ орхиод энэ сүмийнхээ ажлыг ерөөсөө 100% хий гэж нэг ч зүйл байхгүй. Харин ч Библиэлд гэр бүлийг хайрлах, гэр бүлээ эцэг ихийг хүндлэх тэр үндсэн зүйлүүдийг заадаг байна. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Дараа нь гайхамшигыг бүрэн үгүйсгэнэ. Эсвэл гайхамшигтай хит автна. За гаж урсгалын бас нэг юм нь юу вэ гэвэл тийм ид шидийн гайхамшигын юмд айгуу дуртай. Тэгэд хүмүүсийн амьдрал нэг тийм ид шид гайхамшиг ямар нэгэн тийм ер бусын ийм юмыг хийж өгөх юм бол хийгээд байвал ер нь энд хамгийн их анхаарлаа хандуулж ингээд байвал жоохон гаж урсгал байна гэж хэлж байна. Эсвэл бүх Библиэлд байгаа Есүс хүмүүсийн өвчнийг эдгээсэн, хараагүй хараатай болгосон энэ бүхнийг үүсгэждэг. Энэ бол ерөөсөө гаж урсгалын бас нэг шинж тэмдэг. За дараагийнх нь болохоор тухайн гаж урсгалынхаа удирдагчийг яг бурхан шиг шүтдэг. Яг бурхан шиг. Яг тэр шин тэнгэр газрын ийм анхи мөний шашны тэр мөн сон хэм блэ те мөн сон юм билүү. За тэгээд тэр ээж бурхны ансан ухаанч гэдэг юм уу? Эсвэл католикийн тэр пап. За тэгээд тэр мормныхын тэр мормон гэдэг тэр нэг хүнийг. За ер нь бол тэр хүнийг шүтчихдэг. Ер нь хүнээр шүтээд байна. Тэгээ хүн нь яг бурхан шиг. Та тэр шин тэнгэр газрын тэр ийм анхийг харсан баг. Цагаан морь унаал. Тэгэл сэлэн мэлэн барьцсан. Тэгэл тэр хүнээ ерөөс орж ирэхээр нь бурхан орж ирж байгаа юм шиг л.
Тэгээ тэр хүнтэй шууд амархан уулзддаг. Ямар нэгэн тусгай сургалтуудад сууж ээж тэр хүний сүмдэн суудаг нэг тийм бурхан шиг үзэлтэй. Харин Христэд итгэж байгаа хүмүүсийн бурхан эзэн, ер нь Библиэлд ярьж байгаа тэр бурхан Есүс Христ тэр ямар нэгэн бэ гэвэл хүн болгонтэй хамт байдаг. Ямар нэгэн очоол ингээл ямар нэгэн тусгай ингээл тэгдэг тийм биш. За дараагийнх нь Есүсийн дахин ирэлтийг Есүс дахин ирэх талаар ингэж буруу ташаа мэдээлэл өгж Есүс мэдээж дахин ирнэ. Гэхдээ хизээ ирэх, яаж ирэх бүх юмнуудыг Библиэлд биччихсэн байдаг. Гэхдээ яг хизээ ирэх нь бол тодорхойгүй ч гэсэн ирэх үед ямар зүйл болох талаар мэдээж байдаг. Энийг нь мушгин гуйлж өөр өөрөөр тайлбарлаж гажуудаар ярих ийм хандлагатай байдаг. Дараагийнх нь гаж урсгалын бас нэг хэлбэр нь юу гэвэл чуулганыг үүсгэж улс төртэй бизнесийнхэнтэй илүү ойр байхыг зорддог. Энэ бол гаж урсгалын бас нэг зүйл. Тэгэхээр Евангелийн цуглаанууд юу гэвэл улс төр ер нь бол тухайн шашин улс төр хамтарч болохгүй. Улс төр бол шашнаас үл хамааралтай байх хэрэгтэй. Бас боловсролоос үл хамааралтай байх хэрэгтэй. Ер нь бол улс төрөөр л байна. Харин гаж урсгалууд яадгүй гэвэл улс төр нийгмийнхэнтэй эсвэл эдийн засгийнхэнтэй эдийн засгийн салбарынхантай санхүү. Энэ бүх юмтай маш нэгт болох гэж хичээдэг. Евангелийн чуулган нь болохоор тухайн хүний яг Библийн дагуух итгэл үнэмшлийнхэн дагуу онол сургаал заадаг гэсэн үг. Яг та Христэд итгэхийн тулд ингэж амьдрна. Та Христэд итгэсэн бол энэ зааврын дагуу амьдраарай. Есүс яг Библийн дагуу хэлсэн энэ зарчмууд байна. Энэ амьдралын зааврууд байна. Бүгд Библиэлд байгаа. Харин гаж урсгалууд бол улс төрийнхэнтэй хахуул авилгал маш их олон зүйлүүдээр ингэж нэгт холбоотой байдаг. Иймэрхүү зүйлүүд бол гаж урсгалын бас нэг ийм онцлогуд байна. Гаж урсгал та бүхэн бити автаарай. Тэг гаж урсгал, Евангелийн урсгал гэж ингэж ялгаж салгаж ойлгосоо гэж хүсэж байна. Тэг Монголын Евангелийн эвсэл гэж байгаа. Евангелийн эвсэл. Тэг тэр Евангелийн эвсэлд яг ямар ч чуулганууд тэр Евангелийн эвсэл бүртгэлтэй байдаг. Тэд нар бүгдээрээ зөв урсгал. Харин тэрэнд оролцоогүй. Тэр Евангелийн цуглаан биш. Тийм гаж урсгалын цуглаанууд Монголд байна. Тэгэхээр энэ газруудад ямар нэгэн үнэгүй сургалт, англи хэлний сургалт эсвэл гадаад руу явуулна. Дандаа ийм зүйлийг амладаг. Тэгээ дандаа монголчуудын хэрэгцээтэй тэр хэрэгтэй болгон дээр нь тэрийг нь ашигладаг. Тэгээ Библиэр ерөөсөө тийм зүйл байхгүй. Харин Библиэлд ядус туслаараа гэж байдаг. Билүүсэн эмэгтэйчүүдэд туслаараа гэж байдаг. Энэ болгон дээр нь Библи зааж өгдөг байгаа. Тэгэхээр та бүхэн Христ итгэл болон гаж урсгалыг ингэж ялгаж салгаж агаарай. Тэгээд гаж урсгал бол цуглааныг хагалдаг, хуваадаг. Ер нь бол чуулганыг хуваахыг хүсдэг. Тэгээд тэдний цуглаан буруу юм заадаг. Чиний явж байгаа цуглаан чинь буруу юм заадаг. Танай пастор чинь буруу юм ярьж байна гэж заадаг. Үгүй ээ. Евангелийн урсгалын цуглаанууд хизээж тэгдэггүй. Тэр хамтдаа нэгдэж чаддаг. Тэгээд Евангелийн эвсэл гэж байгаа. Тэгээд Евангелийн цуглаанууд Монгол байгаа. Гэхдээ дэлхий дээр хамгийн олон хүн Христэд итгэж байгаа тэр урсгалын дандаа Евангелийн цуглаанууд байдаг шүү. Гаж урсгалуудад хідэн цөөхөн хүмүүс байгаа. Тэгээд тэр гаж урсгалууд нэлээд ийм газар авцсан юм шиг нэлээд том юм хийгээд байгаа юм шиг харагддаг баг. Үгүй ээ. Тийм зүйл юусоо байхгүй. Ямар ч байсан гаж урсгалын талаар та бүхэнтэйгээ хуваалцлаа. Ярилцахыг хүссэн зүйл маш их байлаа. Гэхдээ та бүхэн доор коммент хэсэгт асуулт эсвэл нэмж оруулах санал бодол байвал оруулаарай. Тэгээд баярлалаа.